Хүний охин үрийг хөнөөж хөх чимдаанд чигчээд хажууд нь хээвнийг цай очилж хүлээ ачилж тухлаад маазарч инээлцсэн алуурчид тэдний эцэг их салаа цэрэг шиг өмгөөлөгчд нь хүний олон хүнээ барихаар цэхэж байгаа тул дамдын юм сайдаа хэвийн байгаа нөөцтэй байгаа гэсэн таны ямыг харж иргэд 2 сар бензинд очирлож байна. Төрөөс алдагдсан иргэдийн 14,000 файл мэдээллийг хэн татаж аваад хаана юу хийж байгааг хэн мэдэх вэ? Дашним send me location гэж хэлээд дэлхийг Монголтой ойрхон байлгана. Монгол төр зүтгэж байгаа албан хаагчид өөрсдөө 5 цаасаа нийлүүлээд амнаастаа дахиад идэхэд юу нь болохгүй вэ? Даваа гараг болсон байна. X шоунд тавтай морил. Тарих судлаач болохыг хүсдэг шилдэг сурагч охины зүрх хэрцгий алуурчдын гарт ам үргэцсэн. Үгсэн хүн үг хэлэх биш гэж алуурчд нь салаа цэрэг шиг өмгөөлөгчдөө зогсоож байгаад амиа хувааж төрүүлсэн ганц охиноо алдаад шар махтайгаа хатаж яваа их рүү давшилж байна. Прокурор нь алуурчдыг хохирогчгээд шүүх танхим руу оруулж байна. Тэгэхэд бүхэл бүтэн хүн бүлэглэж онц хэрцгийгээр алчгаад зогцын доромжлно гэдэг юу гэсэн үг. Хажууд нь арх уугаад, виски уугаад, доромжлоод, зогцон дээр нь шүлсээ хаяад, биемд нь хүрээд, хуцын тайлаад, хогийн хар уутанд бүгдийг хийгээд энэ одоо тэгээд айдастай байсан хүн үү? Үгүй. Хүний охин үрийг хөнөөж хөх чимдаанд чигчээд хажууд нь хээвнийг цай очилж хүлээ ачилж тухлаад маазарч инээлцсэн алуурчид тэдний эцэг их салаа цэрэг шиг өмгөөлөгчд нь хүний олон хүнээ барихаар цэхэж байгаа тул хөөрхий их олон нийтэд хандаж байна. Хэргийн учир байдлыг чадлынхаа хэрээр нулимсаа залгиж байгаад ярьж байна. Цус гарцаа хамрыг нь ухартлах шүлцэн уруул наацагдсан. Би тэгтээ нэг л зүйл алдсан. Би зориглоод битэр захилгааны доошоо татчихгүй юм да. Тэгж чимдан чихэж хийгээ тэр өндөр хүүхдийг тэр чимдан чихэж хийж байгаа юм чинь тэр хүүхдийг л би татчихгүй юм да гэж бодчихсон. Энэ зургалтай тэгтээ би энэ зургийг олон нийтэд гаргахгүй. Хүнээ алдсан гэр бүл, үрээ алдсан их, цээжнийхээ махыг барж, шар махтайгаа хатаж олон түмнээс тусламж хүсдэг. Талбай дээр зул өргөөдөл өнгөрдөг нийгэмд үр хүүхдээ амьдруулахгүй төлөө нийтээрээ, нийгмээрээ нүд чих тавьмаар байна. 2 хоног хүнд байлгасан уучлаарай гинэ үү? Дамдын юм сайдаа хэвийн байгаа, нөөцтэй байгаа гэсэн таны ямыг харж иргэд 2 сар бензинд очирлож байна. Гайгүй. Шатхууны хомсдолтой холбоотой асуудал бол одоо энэ яг нэг үгүй хэлэхэд сандраад, очрлоод, зогсоод авах хэмжээнд бидэнд хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл нөөц хангалттай импортын мэдээг өдөр бол манай ажилтны үйлчлэгээ яамнаас тавьж байгаа. Яг энэ хэмжээгээр байгаа. Ард иргэдэд дахин уриалж байна. 50 амгалан байгаараа. За бас одоо банка бүтэн дүүргээд илгүй яг авдаг хэмжээгээр ингээд аваад яваач гэж одоо уриалмаар байгаа. Энэ гол асуудал юун дээр байгаа даа гэхээр ингээд шагийн бензин гэдэг асуудал ороод байна. Тийм одоо эх орноо боддгоо одоо илгэн нэгт монголчуудаа боддоггүй хүмүүс тандаж хэлэхэд шатхууны хангалт бол эрс нэмэгдсэн. Та бүгдээ хийж байгаа энэ ажил бол тэгээд үр өгөөжгүй ажил болно. Бити одоо бас Ажлаа дараад гэрлүүгээ төвжирдэг байсан бол балга бензин авах гэж шүнжин очирт зогсож байна. Хөдөө орон нутагт отроор явж чадахгүй литр бензиний ирэлт сумаас сум дамжин шогшуулж байна. Дийсгүй барайж 2 км 1 км гаруй гэж очирч бензин. Оройн төргий хаа. Хэр удаа очилж байна? Ерөөсөө галангууд өгөхгүй шүү дээ. Тогжоон 2 галангаар араад ирлээ өгж байгаа нь л шүү. Хойноос та гэрээ нэгдүгээрт авч чадахгүй байна. Яагаад вэ гэхээр та сумн дээр ерөөсөө ойрын баг 10 хоног дизель төлш ирсэнгүй. Мал дагаж гэр дагаж чадахгүй болохоор юм 2 жижиг хэрэгтэй. Эндээ унтчихоор энэ дотор хаалцаагаа ээж идэж ингэж явж байна. Хойноос эзээ гэрээг ахуул сайн мэдэхгүй байна. Бид одоо хөдөө яг явахгүй мал уу хөнгөө ардаа өргөцгөө. Ядад хүүхдээ зэрэлэх нэрэ мал дээр нь явгаа өргөцгөө. Ядад маргааш нэг өдөр тэнгэр мохоо гээд тэнгэрийн мохоо өнгөртлөө ядад нэг 10-20 литр бензин авчихгүй л очирлаа зогсчих. Иргэд банкад үүргээд байгаа учраас хомсдоод байна. Түүнээс хэвийн орж иж байгаа гэж хэлсэн.
Дараа нь Орос дайнтай байгаа учраас Хятадаас хөх хотоос авч байна гэж хэлснээр Орос ирмэн чангарч эхэлсэн. Дахиад дараа нь бид нөөцөлж чадахгүй байна. Нөөцийн савгуул бол хэцүүдлээ гэж хэлээд яаралтай гормоор хууль батлуулсан. Түр өөрөө бензин зардаггүй ч зардаг хэдд нь сав суулгыг бэлдэж өгөх хууль батлуулсан. За манай улсын хувьд бол Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны hötөлбөрт 3-6 сарын одоо шатхууны хэрэглээний нөөцөө хадгалдаг байх зорилго тавьж байгаа. За энийг бүтэн хэрэгжүүлэхийн тулд үндсэндээ нэг 2 тэрбум орчим доллар хэрэгцээ байгаа. Үйлдвэрээ бариад байна. Үйлдвэр бас хэрэгцээд явж байна. Үйлдвэр баригдсан ч гэсэн биднэрт сав хэрэгтэй. Зайлшгүй хэрэгтэй. Нефт импортлогчид өөр өөрсдийн хэмжээнд нөөцийн савтайч дахиад нөөцийн сав барина гэж хэлээд хөнгөлөлттэй зээл авна. 100% хараад хэрнээ ямар ч нөөцгүй боллоо гэдгээ улаан нүрээрээ зарладаг төр байдаг болов уу? Зүгээр гэж хэлээд 2 сар очрлуулсан төр зүггүй гэж хэлээд 2 хонож байна. Одоо нар салхиар ажилдаг машинтай болохыг уриалж байна. Тавлчих юм аа нэрээ. Тэр ажиллах хэвээр өөрөлдөл нар салхиар одоо тийжээгддэг энэ одоо цахилгаан автомашинуудыг л нэмэгдүүлэх чиглэлд бодлого гаргаж ажиллах хэвээр. Төсвийн орлого тасалдаж төр байдгаа шавхаж байгаа ч хурган хуцан дарга нартаа гар татсангүй шагнал урамшууллыг нөгч 16 дэд сайд томиллоо. Ерөнхий сайд Зандан Шатар нэг амаараа төр өөрөө хэмнэн гэж хэлээд төрийн албан хаагчдынхаа баярлах эрхийг хасч хоол унаа илүү цагийн нэмэгдлийг хүртэл хассан. Аж ахуй нэгжүүдийнхэн Хармаа хот руу орж дансыг нь хоосолж татвар говчуураа албадан авч байна. Эх орныхоо баялагийг зөөж хурааж авсан татвар төлөгчдөөс алдаж гуйдаж авсан татварын хідээ төр аль хэдийн үрээд дуусчихсан. Өдөр бүр дайн дажинтай оронд амьдарч байгаа аятаа бүтэн амьсгаа авах эрхгүй ажиллаж байгаа иргэдээ давхар дахин торгож урт хормоогоо аваад хойд хормоодоо залгаж байна. Гэхдээ тэдэнд дэд сайд томилох, хүнд зориулсан чимэнганган сэтэр засах төсөв бол бий. Том ах нар нь ажлаа амжихгүй байгаа учраас дүү нарыг нь томилж байна. Олон гадаад найзтайг нь бодоод дагш нэмийг соёл спортын сайдаар томилсон. За соёл урлагийн салбар би бол яг одоо нэг нөгөөлөх соёл урлагийн салбарын хүн биш. Тэгээд салбарын хүн биш байж одоо би мэдэмхээрээд одоо энэ олон юм юучсан ажил бидрүүлсэн те ажилтайгаа танилцтай. Сая бас ерөнхий сайд одоо чиглэл өгж байна. Та одоо спорт аялал жуулчлал залуучуудгаа илүү одоо тулж ажиллаарай гэж би тэгээд одоо бас энэ чиглэлд бас их баяртай байна. Дашним send me location гэж хэлээд дэлхийг Монголдо ойрхон байлгана. Send me location anywhere anytime. Ийм л үстэй. Хөдөө өснөгийг нь бодож хөдөө аж ахуйн сайдаар бадам сүрэнг томилсон. Харин дэд сайдаар нь Содбаатрыг дагаж гүйсэн. Мал ахуйтай ойр байсан хүнтэй ойр байсныг нь үнэлээд манлай уяж нэмж авд сайдын суудал засаж суулгалаа. Зүгээр сүүлийн нэг жил гарангийн хугацаанд ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатрын зөвлөхөөр ажилласан. Тэгээд одоо тэмдэглэж байна. 30 гаруйхан настайч гадаад дотоодын 100 гаруй судалгааны бүтээлтэй ангаах ухааны докторант номин эрүүл мэндийн дэд сайдаар томилов. Хуулийг нь баталж өгчхөөд гинт өглөөс ирсэн арчилсан намынхан дэд сайдуудынхаа томилгоог цуцал үгүй бол огцор гэж ороод ерөнхий сайдад мад тавиулаад гарч ирлээ. Таахын болсон засгийн газрын хэлбэл хараа ямаг л үйл ажиллагааг сайдын өмнө хариуц хүргэхэд дэд сайдтай байна. Хуулийн заасан. Тэгээд одоо ерөнхий сайд одоо энэ заалтыг ер нь жишээ нь энийг нэг сөрөг хүчин бариад энэ заалтыг тийм юм жих нэрэж бас зогсгүйч бас байж болох юм байна. Төрийн албыг дарга нар авч явдаг гэж бодоо юу? Ер нь төрийн албыг хэн явуулдаг юм бэ? Дарга сэтэртэй намын цүнх баригчид төгссөн сургууль, дүүргэсэн мэрэгжил байхгүй, дипломны гол болсон, пед үсэрч, намын томилгоогоор очсон хурган хуцсан дарга нар төрийн албыг шавхаатаа утгаж байна. Хин дуртай нь юу дуртаагаараа дайрч давшилж харааж ирвэн. Албатай юм шиг хавар намартаа баас шээсээ хүртэл цэвэрлүүлнэ. Дураа үрхээр алуу өгшөн, найзаа андаа гэд дургуугаа үрхээр сошиал тэднээс ажилгүй анхаагүй хулгай цэлгэж байхгүй мэтэр шүлсээ өсчүүлнэ. Хаана уяр ус, ган гачиг, өвчин зовлон, дайчилгаа, хүн хүч хэрэг болно өгдөөгүй дайчлагдана. Өмсөн хувцастайгаа гараад хүрц шүүр, алхажоотоо бариад гүн. Хүүхдэд чинь хин хичээл зааж, өгдөл хин үзэж харж, эмчилж,
Хин чамааг өглөө гэрээсээ гарахад халтраад унахчихгүй юмсан гэд хог шүүртээ зогсож байгаа бай. Осол аваар хэрүүл зодоо нус нулимс бүр дээр хин очоод зогсож байгаа юм. Хин хасах 40 градуст бүсээ живчиртэл татаад гадаа зогсдгийг. Монгол төр зүтгэж байгаа албан хаагчид өөрсдөө 5 цаасаа нийлүүлээд амнаастаа дахиад идэхэд юу нь болохгүй бай. Юм л бол төрийн албан хаагчдаа танан хасна хаан боон гэж ярьдаг. Монгол төрийн албан хаагчид хараа өндөр мөрцөг залхах ирэхгүй юу? Монгол төр зүтгэж байгаа мянган ээлжирийн албан хаагчдад баярлах эрх байхгүй юу? Давхар данхар төрд дарга олно уу гэхээс төрийн албан хаагчид олдоогүй. Тэд ч бас хүн тантай л адил. Давхар данхар төрд итгэх алдарч байна. Цахим монголчуудын хувийн мэдээлэл нийтэд ил байна. Хин дуртай нь ийм Монголд хадгалуулсан таны хувийн мэдээллийг нэг хайлтаар гаргаж ирээд ашиглаж болохоор байна. Төрөөс алдагдсан иргэдийн 14,000 файл мэдээллийг хин татаж аваад хаана юу хийж байгааг хэн мэдэх вэ? Бид нар бол одоо асуудал юу гэдэг нууцлал хамгаалалт тал дээр асуудал гаргасан юм байна гэдгээ бол үндсэндээ бол одоо хүлээн зөвшөөрч байгаа. Тийм ч учраас одоо бурууга хүлээгээд мэдээлэл бол гаргасан байгаа. За 14,200 гэж энэ бол тоо явж байгаа одоогийн байдлаар тийм. Энэ бол одоо нөгөө файлуудын бол тоо. Дарга нар нь өнгөрсөн 10 сард алдаа гарсан юм аа гэж хэлээд хээвнийг зогсох зүгээр үү? Төрн иргэдийнхаа мэдээллийг алдаад 2 сар болсон байхад хяналт шалгах, хариуцлага тооцох тогтолцоо байхгүй юу? X шоутай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.